Дөрвөн сайхан өр минь хаана байна? Та нар минь хаана байна? Хаана байна? Ээж нь хайж байна. Хаана байна миний хүүхдүүд? Хаана байна? Хаана байна? Миний хүү. Та нар минь хаана байна? Та нар минь хаана байна? Хаана байна? Хаана байна? Энэ бичид өссөн ч болоосаа араас оёочид бөхцсөн ч болоосаа тэгвэл хажуу хавиргандаа илэхтэй харахгүй л минь эцхийг үзэхгүйсэн. Бюриана, та харж гин үү? Өнчин Акбара надад энд хорогдох газар үлдсэнгүй. Та намайг харж гин үү? Би энэ цэвдэг хүйтэн газар ганцаараа Бюриана! Та намайг хар. Дөрвөн сайхан хүүхдээ алдсан болохоор би хэндэ гэж хөгөөгөө. Хэндэ гэж хөрга шимүүлэхүү. Ингэж бодохоор өр минь өмөрч хөх минь чинэрх юм. Бюриана! Хүүхдүүд хаана байна? Чи надад хэлдэг. Бидний хүүхдүүд хаана байна? Хүүхдүүд хаана байна? Хүүхдүүд хаана байна? Хүүхдүүд хаана байна? Алчсан! Бид нар алчсан!
гү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 gү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  Бүр ингэ хөхөөлөгсөн гэж хэдийнээс хүсвэ. Гэхдээ яагаад хөхмөж чинэрсэн хэмээрээ байна? Яагаад хүүхдүүд минь цадахгүй байгаа бол? Би дүнгэж сая хөхөөсөн шүү дээ. Яагаад зүү минь дундарч өгөхгүй байгаа юм бэ? Цагаан гомхот хамгийн сэргэлэн нь хамгийн их хөхөж мэмэ таахгүй унтдаг нь хамгийн хэрүүлчин миний хамгийн хайртай охин. Чи бол баг Акбара. Юу? Чи арай дөрвөн хүүхдээ аваад ирчихсэн биш үсттэй. Чи чинь галзуурчгаа юу? Тийм ээ. Би галзуурчгаад байна. Тэд ч бас бидэнтэй адилхан зовх ёстой гэж би бодож байна. Чи чинь ус сонсондоо өөрийн зовлон бусдад тохох чинь юу? Тэд чинь бидэнтэй адил биш. Тэд зэрлэг араатан. Чи яаж эдэлхий төрдөг байна? Чи ихээс биш 90 гангаас төрсөн амьтан ба. Чи тэдэнтэй өвөр төрөйд авч өссөн юм шиг. Энэ хэвээр зөвхөн тэд амьдрдгүй юм. Би чамаас гуй. Тэд ч бас амьдралтай амьд амьтан. Би чамаас гуй.